Лансрайн банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 4-р хэсэг. Үүр манхаан цайж алсын бараа тодхон харагдаж эхлэв. Их дэлхий гүн ойрноосоо салж ядан байна. Халахын голын зүүн талаар цоврон орших өндөр нам олон манхан хаврын өглөөний тунгалаг цагаан гэгэнд өнгө орох мэт улаарын шаргалтана. Хэд хоногийн өмнө Японы олон цэрэг бодигт хэмээх манханд байсан хилэ манааны 10-аад цэргийг бүслэн авсан боловч зоригт хэлчид хэсэг зур эсэргүүцэн байлдаж байгаад морины хурдаар бүслэлтийг сэт татан гарч ирсэн билээ. Япончууд хилийн цаан цэргийн нэлээд хүч хуралдуулан довтлох шинжтэй байгаа нь тагнуулын мэдээгээр тодорхой болсон тул хилийн харуулд хүч нэмэн ирсэн сэлэмт суман хилийн шугамын ойролцоо хэд хэдэн манханд нууцлан хоригдсон юм. Тамсгаас сэлэмт суман пулеметийн салаа хүч нэмэн ирснээс хойш дорж сайн нөхөр Бадмынхан хэлсэнчлэн дайсны 1000 зэрэг довтлоод ирсэн ч үнэхээр сүрдэж аймааргүй санагдах болжээ. Урд нь хилийн харуулын хэдэн зэрэгтэй нийлээд 30 хэдэн хүн энэ олон элсэн манхан дотор хайч иргэн явж нууц манаанд гарч эд дахин дайсны олон цөөн зэрэгтэй тулгарч байсан билээ. Тэр бүхэнд баахан айж сандарч бас тэвдэж явсан. Тэгвэл одоо бүрэн зэр зэвсэгтэй 100 гаруй хүн хэд хэдэн хүнд пулеметтой болохоор юунаас ч яах вүлээ гэж хин хүнгүй бардан бодох болжээ. Заставын байр хэмээх 3-4 гэр байсан газар нь 10-аад гэр нэмэн барьж моримал тачанг тэрэг машинч байх болж холбооны аппарат өдөршөнгүй шуугин жингнэж тамсаг болгохтай холбоо барина. Цаашилбал улсын нийслэлтэй ч ярьж болно. Мананд гараагүй нөхд нь хичээл сургууль хийж хөлтөө хөгжилтэй байх болжээ. Дорж тасгийнхаа 10 зэргийг даргалан нэгэн манханд хориглоод 2 хонож байлаа. Түүний тасагт Бадмын анд мэрэгэн буудагч галдан хөвсгөл нутгийн аим хаяр 2-ыг түрхжээ. Зуны ихэнх сарын хурц тунгалаг наран манхны цаанаас мэлтсхийн гарч ирлээ. Алтан нар мандлаа. Агаар тэнгэрч саруулшлаа. Анаж отсон тарваг нүхнээсээ гарч ирэхгүй шивдэ гэж Бадам алиалан хэлээд сүнэхад хаврын туранхай тарваг сахисан чам шиг муу анчныг тоож гарч ирэх мөндөлч алга шивдэ гэж түүний найз галдан тохуурхав. Байж онгоц дуугарч байна уу да гэж доржийн хажууд хэвтэж байгаа цэрэг хэлбэл бүгд чих тавин чагналаа. Нээрэн онгоцны дуу нүргэлэх шиг боллоо. Бадмын хэлсэн тарвах шинүхнээсээ суг өсрөн гарчгаад наашаа ирж явах шиг байна. Гэхдээ онгоцоор морилон ирэхэндээ гэж дорж нөхтэйгөө нөмрөн авсан дайны тухай аимшигт бодлоос хөндөрүүлэх санаатай хэлв. Тасгийн дарга гараад ирлээ гэж Бадам хашгираад буугаа шүүрэн авлаа. Зүүнтэй хөндөр манхны цаанаас 5 онгоц сэрэлцэн гарч ирэв. Айж сандарч болохгүй газар наалдан хэвтээд битгий хөдлөөрэй гэж дорж чангахан хашгираад нөхтөн харав. Тасгийн хэдэн хаширнч яах вэ? Аль өвлөөс хойш буундуу олон удаа сонсож дайсантай тулгарч явсан болохоор нэг их айж сандарсан шинжгүй байлаа. Харин мэрэгэн боодогч галдан баахан сандарсан бололтой байн өндөлзөн ойртож байгаа онгоцоод харна. Аймхай гэж бодож байсан хөвсгөл нутгийн номоо зэрэг харин юу ч сонсож мэдсэн шинжгүй эвшээж харагдана. Дайсны 5 онгоц яах ихийн зур тэдний дээгүр нисэн өнгөрөв. Дорж тэднийг дагуулan харж ашгүй үдсэнгүй өнгөр бололтой. Манай байрыг л бөмбөгтөхөндэ гэж бодож байтал 3 нь урагшаан салж 2 нь алгуурхан ирэхээр дотор нь айгүй болж гүнзгийнх нь нуувч ухуулдаг байж гэж бодлоо. Өнөө 2 онгоц тасг цэргийн дээгүр улай үдсэн илээ шиг эргэлдэж байтал нэг онгоцны бүкс хавьяас гонцгой хар юм цувран гоожиж салхи хөдлөн шүнгэнэ. За бөмбөг хайж байна. Яандаа гэж бодоод дахин харвал өнөө гонцгой хар юмч харагдсангүй. Шүнгэнсэн зэвүүн чимээ гарснаа манхны хойд үед элсэн баганд босгож толгой хаглам их дуу нэжигнэж пичгэнлээ. Бурхан минь гэсэн хахирган чанга дуу чихэнд нь хатахад дорж иргэн харвал өнөөх аймхай цэрэг толгойгоо өмнө овоолсон элс рүү шааж гарн сарвалзав. Тэгтэл бараг тэдний дэргэд бөмбөг дэлбэрч бөөн шороотоос босон дээрээс нь элс шажигнан буулаа. Дорж нүдэн нь нугдааснаа дээрээс дарсан элсэн сэгсрээд нөхтөн харвал бүгд л элсээ сэгсрэн өндийч харагдав.
Доржийн дэргэд хэвтэж байсан бадам өндийд суучхаад "Ямар балаа юм бэ? Ам хамраар элс чихчихлээ" гэж өглөн төргөв. Дорж түүнийг хараад инээд мөхөрсөн боловч толгой хаглах төгсөн бижгэнсэн их чимээ дахин гарч элс шороогоор буллаа. Доржийн аманд бөөн элс орж амьсгал нь давхцсан, нүд нь юу ч харахгүй болчихов. Аманд орсон элсээ бадам шиг төргөн амьсгаа авахтаа болж нүдээ нухлан байж арай ихэн харвал тасгийнх нь дарагдсан элсэн дотроос гарах гэж томтгонон хөдөлж, зарим нь босон харайж, зарим нь огт хөдлөхгүй болсон шиг санагдахаар учиргүй тэвдэн нөхтөө гэж тэнхээ мэдэн хашгираад дээшээ харвал толгой дээр нь шахам 2 онгоц эргэлдэж байна. Гэнэт хажууханд нь буу тас хийхээр цочин харвал бадам нь буугаан дээш өргөчхөд дайсны онгоц руу дахин буудлаа. Дорж саялсэх авч бууга онгоц руу чиглүүлэн галлаад гэж команд өгөөд гохоон дарав. Цэргүүд нь уун цуван онгоц руу галалцгаав. 2 онгоц өндрөө авснаа зүүн тийшээ эргэлээ. Дорж гүнзгий амьсгаа аваад тасгийнхаа нүхтийг бүртгэн үзвэл бүгд л амьд бололтой өндийгөө цуучгсан. Харин өнөө аймхай цэрэг бууга холхон хаяад 2 гараараа толгоогоо даран огтхонч хөдлөлгүй хэвтэж байхаар нь бөмбөгний үлтерхий доногцсон болов уу гэж сэтгэл төгшин босон харайж дэрэгдэн очвол түүний нүд зэхийн хялааж ам нь өмөлзөж байлаа. Яав гэвэл тэр зэрэг өндөөс хийснэ ухаан мэдрэлгүй юм шиг нүд нь гөлөлдсөн, гараараа элс самардан толгоогоо элс рүү шааж муухай ойрлов. "Нөхөр байлдагч, айд сандрах хэрэггүй. Японы онгоц холдсон" гэж дорж хашгираад хол хайсан бууг нь авч өглөө. Тэр зэрэг амандаа ямар нэг юм гөвтнэн гиншгэн амнасаа бурханд даатхан мань мэгзэм уншиж байгаа бололтой. Дорж зориг зөрөхгүй аймхай цэргийг хараад инээд нь хурж бас зэвүүнч хүрэх шиг болж бусад нөхдөө харлаа. Цэргүүдэн шороо тооцоо гөвж самбаатай нэгэн нь аль хэдийн тамхиа асаасан үзэгдэнэ. Гэвч тэдний нүүрнээс айж сүрдсэн төгшөр арилаагүй байв. Харин хэзээний цаваа сэргэлэн бадмал ийш тийш шилбэлзэн харж "Японы онгоцч элсээр болохоос өөр юмгүй золигшвдээ. Энэ манханд нэлээд аривхан ширэм шидлээ шүү. Төрсөн нутгийн торгон элс ам хамарт орсон ч сайхан юм" гэд дахин төргөн. Манай тасгийнхан хэл дээр хэдэн сар болохдоо анх удаага л бөмбөгдүүлж байгаа нь энэ л дээ. Бөмбөгдөх гэдэгч сүртэй аймар юм байна гэж дорж мэргэн боотогч галдан хандан хэлбэл тэр шороо тоосонд халтарсан нүрээ ханцуугаараа шударч "Үнэхээр аймар юм а. Ингээд л толгой өндийх зав өгөлгүй бөмбөгдөөд байвалч амьд үлдэхэд хэцүү гэж бодож байлаа шүү" гэж үнэн хэлбэл бадам хэнэггүй царайлан "Токиогоос тээж авчирсан бөмбөгн тоотойхон байгаа л та. Саяын онгоцныхан боцож очоод Монголын цэргийг салан бөмбөгдөж устгасан гэж дарагд амалдан айлдаж байгаа байлгүй. Биднийг хэд буутахтай зэрэгэл сүүлэн хавчаа зүхтаасан шүү. Анхнаасаа л тэднийг дайраад ирэхтэй зэрэг нэгэн зэрэг буутсан бол унгаачч болох байсан юм" гэлээ. Баруун урагшаа салж утсан 3 онгоц өмнөх манхнуудад байрлсан сумангийн бусад салаадыг мөн бөмбөгцсөн бололтой. Тэр хаваар шороо тоос хуйлран босноо нарны гэрлийг халахлан бүүдгэр болгожээ. Онгоцнууд мөн л бөмбөгдөж дуусаад бутсан бололтой чимээ анир нам гүн болсон байлаа. Дорж галдан бадам хоёрын дунд сууж халааснаас тамхи гарган асааж татах зуур зүүн тийшээ сэрэмжлэн харав. Дайсан онгоцоор бөмбөгдөөд өнгөрөх нь тэд бөмбөгдөх зуураа манай цэргийн хаан хориглон байгааг туршиж мэдээд довтолчиж мэдх юм гэж хардан улаарын шаргалдах манхан бүрийг ажив. Хавийн манхнууд саяын бөмбөгдөх үеэр болсон тоосон дунд торолцсон байна. Тэдний хориглсон манхны зүүнтэй хэлсэн гүдгэрийн дээр 3 морьтой хүн гараад ирчихсэн зогсож байгаа нь тэр гүдгэрээ салж ятан байгаа тоосны доогор муухан харагдав. "Харвуу түүнийг" гэж дорж гараараа заагаад бууга шүүрэн авч хэвтэхтэй. "Бие сайтар далдлаад хэвтцгээ. Дайсны туршуул юм уу толгойн сэргээлэх тэр гараад ирлээ" гэж чангахан хэлэхэд цэргүүд нар тусхийн хэвтэж өмнөө элс овоолон бийсэн далдалцгаав. 3 морьтой хүн нилээд удаан зогсож байснаа наашаа буулаа. Тэд яг л доржийн тасгийн байрлсан манхныг чиглэн ширүүхэн хатируулв. "Тасгийн дарга эднийг яах вүлээ?" гэж бадам аяархан асуувал дорж 3 морьтныг харж байснаа "Биднийг үзээгүй бол шууд давхиад ирнэ. Тэгдгийн бол андаар нь барьж авахыг бодъё" гэв. Цэргүүд давхилдан айсуу 3 морьтныг нүд завчилгүй ширтэн байтал
Цаанаас нь олон морьтой хүн бужигналдан гарч ирлээ. Тоолгойн сэргийлэх нь байж шүү. За яах вэ? Үзэлцдэг хэрэг гэж дорж шүд зүүн хилээд буугаа инлв. Гүдгэр дээр гарч ирсэн морьтонгууд тэндээс аалсан ч үгүй нааша тонгойж газрын намд орсноо ихэд яарч байгаа бололтой цувралдан давхицгаалаа. Дорж тэднийг багцаалан тоолбол лавл 50-60 хүн байв. За нөхөд минь зоригтой үзэлцэн шүү. Сум хоосон гарцдаж болохгүй. Дайсны олноос айж сүрдэхийн хэрэггүй. Эх орноо харийн дайснаас хамгаалах үүрэг хүлээсэн хувьсгалт цэргийн тангарахта үнэнч байх ёстой гэж дорж нөхтөө зоригжуулан хэлтэл сумангийн салаад байрлсан өмнө хэдэн манхны тэндээс хүнд хөнгөн пулемот урт богино ээлжээр галдах нь бүдгхэн дуулдаж эхлэв. Дайсан олон газраар нэгэн зэрэг дайрч байгаа юм байна. Манай тасгийн өөдөөс 50-60 морин зэрэг дайрч байхыг бодоход дайсны ихээхэн хүч хэл цөмрөн иржтэй гэж дорж бодоод нөхтөн харвал тэр буунтууг сонсоод айж түгшин байгаа бололтой царайн зовиртой баргар болж бүгд л хөмсөг зангидан ойртож байгаа дайсан өөд ширтэцгэн. Тэгтэл зүүн хойгуур буунтуу пижигнэт явчихв. Тэнд хилийн харуулын хориод цэрэг нуугдан хориглож байгаа ажээ. Ширүүхэн тулалдаан ч эхлэх нь дээ гэж Бадмын хэлхэн тодхон дуулдахаар ширүүн тулалдаан зоргийг минь сэргэн гэж дорж зоригжуулан хэлээд галдан өд харвал царай нэхэл баргар болж хөмхийгөө тасцууж хөмсгөө зангидсан байсан ч гар нь үл мэтгэн чичирч байх шиг. Өнөө аймхаа цэргээ харвал царай нүгсэн хүнийг шиг цонхийн цайж команд өгөл болсон харээж буцаад зүгтмаар шинжтэй өндөлзөөд байхаар нь ийм зориггүй хүн бусдыгаа уруу татаж мэднэ гэж санаад түүнийг дуудаж дэрэгдэн хэвтүүлээд чи яагаад байна? Битгий айц сандар эрхэн зоригтой бол чон чацгалдна гэдэг үстэй гэвэл өөдөөс нь хөдөлгөөнгүй болсон нүдээр гөлийн ширтснээ ам нь хөдлөх шиг болов. Чухам юу гэж хэлсэн нь дуулдсангүй. Толгойн сэргийлэхэд яваа 3 морьтон манхны өд мацуулан гарч ирлээ. Тасгийн дарга буутах юм биш үү гэж Бадам яаран асуувал галлаад гэж дорж хашгираад гохоон дартал 12 буу нэгэн зэрэг пимпан хийж 3 хүний 2 нь мориноос хийсэн унаж нэгэн цаашаа элс манарган зүгтлээ. Ганц болголоо шүү гэж Бадам хөөрч хашгирах зуур зүгтаасан хүний хойноос хэд дахин буудлаа. Манхны ойролцоо ирсэн дайсан буун дуу сонсоод дорой хуйрган бөөгнөрснөө хэдэн хэсэг болон салж морьтой ороолгонд давхицгаав. Дайсныг манхан өд гараад ирэхдээ зэрэгэл унгаагаад байгаараа гэж дорж цэргүүддээ тушаагаад дайсны байдлыг сайтар ажиглахад 3 хэсэг болж манхныг ороон бүслэг шинжтэй байгаа нь тодорхой боллоо. Бүслэх юм бол осолтой болно. Яадх юм бэлээ гэж доржийг бодож байтал тасгийн дарга нэг дор байх нь ашиг баг байж мэднэ. Дайсан бүсэлж магадгүй байна гэж Бадам шивгэнэв. Харин тийм байна. Чи 4 цэрэг аваад манхны зүүн хойд чигээр хориглоод манхны арга хударгаар чигтээ тасарч яваа хэсэг дайсныг устгах. Би манхны урдуур ороож ирснийг нь аргалъя гэж дорж хэлбэл Бадам хажуудаа хэвдэж байгаа 4 байлдагчийг дагуулan мөлхлөө. Дорж дайсны 2 жигүүрийг хумж байлдах юм бол тэд бүслэх гэж оролдохоон болж бөөн хүчээрээ манхан руу дайрч мэднэ. Тэгвэл гар бөмбөг тэсэлж устгах нь гэж бодсон ажээ. Дорж түүний хойноос харж дайсан дийл гарахын хэрэггүй байсан юмсан. Арай л холдчихгоо та гэж сэтгэл төгшин хойноос нь хүн явуулдгийн билүү гэтэл тэндээс буундуу тажигхан сонсогдож манхны зүүн хойгоор ороох санаатай явсан Японы хориод морин цэрэг буцан давхилдаж байгаа харагдав. Дорж дайсныг самгардуулах санаатай нийтийн гал нэг тушаал өглөө. Цэргүүд нь ойн холбон галлахад Японы цэргүүд бот үсрэн тал тийшээ давхснаа мориноосоо уун цум бууцгаахад хэдэн хүн морьдоо хөтлөн далд газар орж бусдаа газар натас хэн хөвтөж хариу гал нээлээ. Сум үүгээр түүгээр эсгчин үлж шороо божигнолов. Дорж дими холоос буудаад ашиг багтаа болохыг мэдэж гал зогсоох тушаал өглөө. Тэднийг буутахаан болохтой зэрэг Япончууд хэвтэж басан манхан өөдөд өгөхийг оролдов. Бадам түүний хэдэн нөхөд дайсан руу буутсаар л байв. Давшиж байгаа дайсны өмнө нэг хүн жигтэйхэн дарцаг бариад цэргүүдэд даллангүй. Байлдагч галдан тэр дарцаг бариад цэргээ даллан гүйж яваа хүнийг устгах гэж дорж тушаав. Галдан бууныхаа харааг сунгаж хэдэн хором сайтар шагааснаа бохоо дарав.
Өнөө хүнийг босготоо зэрэг буутсан тул тас гэдэргээ харан сарвалзан унлаа. Аргагүй л мэрэгэн буудагч юм байна да гэж дорж бахархан бодлоо. Тэр хүнийг алгацснаас хойш Япончууд урагшаа ахихаан болчихов. Тэд манхан руу улайран дайрхан болсон ч гэсэн зогсоо зайгүй ширүүн гал нээж толгой өндийлгэх аргагүй болов. Доржийн тасгийнхан хаяа зүрхлэн боссон дайсныг буудаж унгаа. Нэг харсан чинь бадам нөхдөд дагуулan молгсоор айлсв. Дайсан тэдний хойноос нэхэн буудаж байгаа бололтой урд хойно шороо маналцсан. Дорж нөхдөд аврахын тулд дайсан руу нийтийн гал нээлгэв. Бадам дөрөв нөхрөө дагуулan молхон ирлээ. Нэг цэрэг нь гараа хуг буудуулжээ. Бидний байсан газар дайсан тил болохоор буцаж ирлээ. Тэд одоо биднийг бүслэх гэж зүрхлэхгүй байх гэж бадам амьсгаатан хэлээд дараа буудуулсан цэргүүд өрөвдөлтөй харж. Тэнд удаан байвал аминд осолтой болохоор нь тушаалгүй буцаж ирлээ шүү гэхэд. Чиний буцаж ирсэн чинь зөв. Би та нарын хойноос хүн явуулах гэж бодож байсан юм гэж дорж хэлв. Буун дундаас хөнгөнөх чимээ тодхон дуулдав. Бүгд толгой өндийн харвал дайсны хоёр онгоц их л доогор шууган ирж яваа харагдав. Японы морин цэрэг давшиж чадхаан болсонд онгоц нь дэмжих санаатай ирж байгаа нь илтээжээ. Хоёр онгоц шууг нь тэдний дээгүүр өнгөрөх зуур таг гэсэн огцомхон дуу хадаж энд тэндгүй шороо бужигнах нь полимотор шүрсэн нь тэр байжээ. Онгоцнууд баран тийшээ эргэснээ буцаад дайрлаа. Дорж энэ чигээрэн байвал дайсны онгоцны тод бай болох нь гэж хоромхон зуур бодоод онгоцны дайралд өнгөрөхтэй зэрэг босон харайж миний хойноос гэж тэнхээ мэдэн хашгираад гүйлээ. Зэргүүд нь ч нэгэн зэрэг босож түүний хойноос манхны баруун урд руу тоос хатаан гүйцгэв. Тэд уралдан гүйсээр мордо нууцлсан жалганд орж иржээ. Дайсан нисэх онгоцоор дэмжүүлэн нилээд өргөн газраар давуу хүчээр ааглан дайрч байгаа болохоор хэд манхан хуваагдан байрлсан суман заставынхан ч байраа орхин ухарсан байжээ. Дорж тасгаа дагуулan манхнаас холдож нэгэн жалганд орж ирэхэд зүүн хойно хоригдож байсан заставынхан давхилтан ирлээ. Заставын дарга мориноос ч боосонгүй шороо тоосон дарагдсан нүрээ алгаараа эзэснэ. Танай тасаг энд байсан юм уу гэвэл нөхөр төслөгчд манай тасгийн эзэлж байсан манхны өдөөс дайсны хоёр салаа хэр морин цэрэг дайрч бас онгоцоор бөмбөгдөж полимотор шүршиж байдал аюултай болохоор нь байраа орхиод энд ирлээ гэж дорж илтгэхдээ байраа тушаалгүй орхисон гэж зэмлэх байх гэж айж байлаа. Заставын дарга мориноосоо буун хараач. Байраа сольсон чинь тун зүв байна. Бид ч бас байраа солихоор ирж байгаа нэ. Энд гуу жалга элбэг бартаатай газар байгаа юм. Босод салаад яаж байгаа бол гэж сэтгэл төгшингүй асуулаа. Нөхөр төслөгч тэдний тухай мэдэх юм алга. Ширүүхэн л буудалцах чимээ гараад байсан гэж хариулаад сумангийнхан байрлсан манхан өд харвал утаа тооц хуйлран хөшгөлөж байна. Заставын дарга нэг хэлчин сумантай холбоо бариулахаар явуулаад застав тасгийн 30-аад хүнээ урт хүн жалганд хуваан байрлуулж Япон дайран ирвэл тосож байлтахад яаралтай бэлтгүүлв. Цэргүүд мордо жалганы адагт бэхлээд жалганы адагаас их хүртэл таран хэвтлээ. Байлдагчид хоорондоо үгж сольсонгүй өглөөнөөс хойш хэдэн цаг үргэлжилсэн ширүүн тулалдааныг тус бүрдээ тунгаан бодож Япончууд дахиад дайрвал яантаа гэж сэтгэл төгшин байгаа нь хүн бүрийн нүүрэнд бичээстэй байжээ. Заставын дарга жалга дундуур бүхэн явах зуур цэргүүдийн айж төгссөн харцтай тулгарх бүр тэднийг зоригжуулахыг хичээн муу сайн Япончууд зүрхэн үхэ зайлсан биз. Дайраад ирлээ гэхэд бидний гараас гарахгүй шүү дээ гэж аяархан ярьж явжээ. Одолгүй өмнөх манхан тулдаж байсан суман газрын бартаа дамжин хурч ирлээ. Сумангийн дарга заставын дарга хоёр өглөөний тулдааны тухай ийн ярилцахыг цэргүүд сонсож байлаа. Танаа заставаас хохирол бий юу? Хоёр хүн хөнгөн шархацсан, доржийн тасгаас бас хоёр хүн шархацсан байна. Тэгвэл чи та нар амжилттай тулалджээ. Харин манай сумангаас нэг хүн алгадаж, 3 хүн хүндхэн шархатлаа. Танаа дүүгээр ширүүн тулалдсан байхаа. Манай застав 3 салаа хэрийн, доржийн тасаг 2 салаа хэрийн морин цэргийн өдөөс тулалдаад, хүч тэнцвэргүй тулалдаанд дэмээ үзэлцэж, хохирол амсахын хэрэггүй гэж бодоод энд ирсэн юм. Өглөө бөмбөгдөх үеэр л ихэхэн сандарсан л та. Тэгэд нэг байлдагч босож гүгээд бөмбөгний хэлтэрхэд оногтлоо. Сумангийн өдөөс бараг 2 сум морин цэрэг дайрсан шүү.
Тэгвэл ерөнхийдөө манайхны өдөөс 300 гаруй морин цэрэг онгоцоор дэмжүүлэн дайрсан байна. Та шархтаа улсаа яасан бэ? Ангийн байр руу буцаасаа. Тэгвэл би энэ хэдийг одоохон буцаая. Заставын дарга өөрийн 2, доржийн тасгийн 2 бүгд 4 шархтныг хойш нь буцаах болжээ. Доржийн тасгаас бадамтай цуг яваад гараа хуг буудуулсан цэргээс гадна манхнаас буух үед өнөөх аймхай цэргийн баруун гарын эрхээ 7-оор 2 хуруунд сэт буудуулсан байжээ. Тэр цэрэг баруун гараа янгинтал боож эгэлдэргэлэн уяад их л өвдөж байгаа бололтой үе ярваач байлаа. Заставын дарга шархтай цэргүүдийг 2 хүнээр хамгаалуулан заставын байрууд явуулав. Сумангийнхан мөнхөө жалганд тарж байрлав. Япончууд дахин дайрсангүй агчиг болжээ. Ахлах дэслэгч, Японыхын яагаад бидний хойноос хөөж ирэлгүй намгүн болчихов? Энд ч нэг л учиртай. Өөр газраар дотгошилж бидний ард гарсан ч байж мэднэ. Үгүй бол хүчээ зузаалж байгаа юм болов уу? Гэж заставын дарга хаширлан өгүүлбэл ахлах дэслэгч сая санаа авч 3 цэрэг тагнуулж явуулаад пулемат салааны даргаыг дуудан ирүүлж пулематуудаа ашигтай газар байрлуулах үүрэг өгч гуужалхыг янзлан баттай нууцлан хориглох нууфч ухахыг цэргүүддээ тушаав. Босоо зогсоод буудаж болохоор наад жалгаа янзл. Бас нэг дор олноор бөөн байж болохгүй гэж сум дарга тушаасан тул салаа тасгийн дарга нар өөрсдийнхөө цэргүүдийг холхон зайтай газар аваачаад яаралтай шууд уновч ухуулв. Нар баруунаа хэлбэх үеэс тагнуулчид буцаж ирлээ. Тэдний яриагаар бол Япончууд хөлийн шугамаас дотгош 60 км гүнд хориглосон байв. Бараг заалбал 300-аад морин цэрэг байгаа ажээ. Ийм мэдээ сонсоод заставын дарга хөмсөг зангидан бодол болж байснаа. Би хил дээр ирснээс хойш олон удаагийн зэвсэгт халдлагатай тулгарч байлаа. Тэд баахан буудаж өмүүлж байгаад л буцаад хөлийн цаана гардаг байсан юм. Хөлийн дотор тийм гүнд хориглосон байхыг ёр үзээгүй юм гэвэл. Энч манай нутагт өргөн хэмжээгээр дайран довтолж томоохон дан хийх гэж байгаагийн шинж байж мэдх юм. Ямар ч гэсэн энэ тухай яаралтай мэдээ явуулах нь зүйтэй байх гэж ахлах дэслэгч хэлв. Бидний байгаа энэ газар алсын бараа харах боломжгүй юм. Иймд энэ өмнөх толгой дээр байнгын манаа гаргавал зүгээр байх. Бас дайсны байр байдлыг сайн ягтлан тодруулах тагнуулыг дахин явуулбал ямар вэ гэж заставын дарга санал гаргавал ахлах дэслэгч толгой дохин маш зүйтэй гэж хэлээд ойролцоо нуувчинд байсан баг дарга доржийг дуудав. Дорж яаран ирвэл за нөхөр дорж нэг байлтагчийн хамт тэр толгой дээр гарч харуулахаар сэжигтэй юм харагдвал тухай бүрэн надад мэдэгдэж бай гэв. Мэдлээ гүйцэтгэе. Тасгаасаа нэг байлтагч авчив. Мэдлээ. Дорж ёслон эргэж нуувчиндаа ирээд буу зэвсгэн авч галдан дагуулan заасан толгойд явлаа. Тэр хоёр зэрэгсэн алхасаар толгойн бэлд ирээд эргэж харвал застав сумангийнхан нуугдсан гүн жалганы хойд захаас 2 мортой хүн гарч ирээд зүүн тийшээ цогволон явлаа. Холхон тагнуулж явуулж байх шиг байна. Япончууд дахин дайрах гэж байгаа бололтой гэж дорж хэлбэл ширүүхэн дайнч болох дог шүү гэж галдан сэтгэл дүгссэн байртаа өгүүлээд толгой өд төрүүлэн алхав. Тэр хоёр толгойн өд бүхийсээр гарч ирээд шалвхан хэвтээд зүүн тийшээ харлаа. Ойр хавьдал сэжигтэй юм алга гэж галдан хэлбэл дорж орчны байдлыг тогтоон харснаа. Хоёулаа тэр хэсэг бутны хойно очиж хэвтий. Мөлхөн шүү гэж дорж хэлээд төрүүлэн мөлхлөө. Тэр толгой нь элсэн манх биш боловч хад чулуу юу ч үгүй энд тэнд бутургсан ажээ. За юуны өмнө биеийн далдлах нууфч ухъя гэж дорж хэлээд хэвтээгээрээ зүүж явсан жижиг хүрзэн тайлж аваад нууфч ухах зуураа өмнө нь сэрвэлзэх бутны завсраар харна. Тэр газар нь зөөлхөн тул нууфч ухахад хялбархан байлаа. Тэр хоёр бийсэн сайтар далдлахаар нүх ухчгаад бутны завсраар харж хэвтлээ. Зүүнтэй зүүн хойгуур зүүн урдуур уйлан давхарлсан өндөр нам элсэн манхан улайрын шаргалтах бөгөөд эгц зүүнтэй байгаа зэгсэн өндөр манхны дээгүүр үл мэдэгдэх тоос босож байлаа. Бодвол дайсан тэр манхны цаахан талд
нуувч шуудаа ухаж байгаа. Үгүй бол наашаа дөтөлж байшиж мэдх юм. 5 дугаар сарын 10-ны зөөлөн бүлээнаар баруунаа ташиж ар зооноос тааламжтайя ээ. Эргэн тойрон агжиг ажээ. Энэ хавийн газар өнөө өглөөгөр буун дуунд дөргөн чичирч байснаа ор тас мартсан мэт даанч амгалан байх нь сонин санагдана. Чи өглөө анх тулдаанд орохын өмнө гар чинь мэдгэтгэр чичирч байсан шүү. Айсан уу? Гэж дорж асуувал галдангийн нүүр улс хийснэ. Айлгүй яхав. Зөндөө олон морьтой хүн гараад ирэхээр л сүрдэж бед 10 хэдэн хүн энэ олон дайсныг тогтоож амжих болов яах бол гэж бодож байлаа. Мөн анх удаагаал бөмбөгдүүлэхдээ учиргүй их балмагдж ингээд л эстэй хутгалдаад өнгөрдөг байжээ гэж бодсон шүү гэж хэллээ. Манай тас хэл дээр хэд хэдэн удаа дайсны олонцон хүнтэй мөргөлдөж байлаа. Чамайг бодоход буун дуу сонсож үхэгсэххэн үзэлцэж явсан болохоор хашир дог болсон гэж санаж байсан. Дайсны онгоц толгой өндөөлгөлгүй бөмбөгдөхөрч хэн хүнгүй сандардгийн байна шүү гэж дорж хэлээд муухан инээмсэглэв. Манай бадамч үнэхээр сэргэлэн хүн шүү. Бөмбөгдөж байхад огт тоосон шинжгүй амандаа орсон элсэн түргэж хараал тавьж байсан. Бас дайсны онгоцыг унгаах санаатай буудсан шүү дээ. Тэм зоригтой бас тэгээд алиа хошин өөхтэй хөгжилтэй наргантай хүнтэй цуг байхад сайх юм. Би түүнтэй ноднон цэрэгт ирсэн өдрөөл танилцсан юм. Зарим бардамэр 50 цагт гайхуулж байгаад дайны үеэс айж хулчидэг гэж сонссон. Харин манай бадамч үнэхээр чанга зоригтой баатар ир юм. Хил дээр ирснээс хойш түүний жинхэнэ чанар мэдгдсэн. Нөхөдтэй халамжтай, дайсныг үзен яддаг, юунаас ч айдгүй сэргэлэн дэнтсэн хүн. Чи хуруугаан шархтуулаад ард тийш бутсан цэргийг сайн таних уу? Танилгүй яхав. Нэг салааны юм чинь. Өгдөө цөөнтэй ноомоо ядмаг ирэл байдаг юм. Онгоцны анхны бөмбөг төө тэнд дэлбэрэхэд толгоогоо элс рүү шаагаад унсан шүү. Хүн ерөн толгой доолыг хайртай юм а да. Тэгэлгүй яхав. Юм л бол толгоогоо барьдаг шүү дээ. Тэр зориггүй аймхай хүний гарыг л энэ олон хүний дотроос олж ондох нь сони юм шүү. Галтан доржийн өдөөс хэсэг харж байснаа шилээ майжиж хоолоогоо засснаа. Тасгийн дарга та хүнд битгий хэлээрээ. Тэр чинь өөрөө хуруугаа гимтээч гсэн юм шүү дээ гэв. Доржи гайхан харж арай үгүй байлгүй гэвэл галдан зүүн тийш харснаа. Дайн тулаанаас л холхон бай гэж бодсон юм байлгүй дээ хөөрхий. Харахад хоргүй амтай шиг л санагддаг юм. Манхнаас бидэхэд яаран сандран буусан шүү дээ. Тэгэхэд тэр чинь миний сүлд хамгийн хойно явж байсан юм. Бараг манхны ёроолд орох үед ард буу тас хийхээр огол хариж эргэж харвал мань хүн өнхөрсөн. Юу боллоо гэж Японууд манхан давуулаа түүний гарыг онхов. Би гарыг нь боож өгөхөд баруун гарын эрхий долоовор 2 хуруу тас үсэрсэн байсан. Гарыг нь боож байхад түүний бууны амнаас утаан сайн арилаагүй байсан юм даг гэж ирэв. Дорж толгой сэгсрэн өөрийнхөө эргэтнийг тэгж гэмтэхийг бодоход бас ч зүрхтэй хүн юм гэвэл түүнээс ч илүү зүрхэлж чадахгүй л дээ. Буу бодоход хэрэг болдог 2 хуруугүй амтэн чинь сэрэгт тэнцэхгүй халагдах үзэ. Тэгэж бодоод л хуруугаа хөнгөн шархтуулж дайн тулааны газраас холдох гэсэн муу санаа өвөрлөж явсан байх юм. Энэ тухай бусдад хэлээд имээ баха. Амиа аргалхал гэсэн нэгэн өчүүхэн хүн цаатах чинь. Түүний гараа санаатай гэмтээснийг мэдэх юм бол энэ хэцүү үед толгойг болно. Би хүнд хэлэхгүй. Заяан л мэдэх. Бас монхорч төөрсөн ч хүн юм билүү. Өглөө бөмбөгдөж байхад аманда маань уншаадал байх шиг байсан. Их шүтлэгтэй хүн шиг байдгийг. Хүй, тэр юу? Дорж заасан зүгрөө нь харвал зүүнтэйх манхны оройд морьтой 2 хүн гарч ирлээ. Дайсны тагнуул байх гэж дорж хэлв. 2 морьтын газрын байдал ажиглан байгаа бололтой нилээд зогсож байснаа наашаан бов. Яах вэ? Юу ч гэсэн тойрог чадвал амьдаар нь барьж авах юмсан.
хоёр морьтон хотгорт орж үзэгдэхгүй боллоо. Тэгтэл тэр хоёр морьтны гарч ирсэн манхнаас өмнөр бас хоёр морьтой хүн багшаархан манхны оройд гарч ирэв. За галдан минь сумангийн даргад хэл хүргээд ир. Дайсны тагнуул юм уу? Толгойн сэргийлэгч байж мэднэ. Дайсан довтлох гэж байх шиг байна гэж дорж хэлв. Та ганцаараа гэж галдан цааш юм хэлэх гэтэл бошоо яв тушаал биелүүл гэж дорж чангахан хэлбэл галдан буцаад молхов. Холхон моторын дуу нүргэлэх нь сонсогдлоо. Дорж эргэж харвал галдан толгойн цаад руу буусан бололтой харагдахгүй болжээ. За, Японыхан дахиад дайрхан. Энэ ч онгоцны дуу биш шиг байна. Машин юм уу? Үгүй бол хуйгт танкч байж мэднэ. Дууны янзаар бол нэлээд алсхан байгаа бололтой. Ширвхэн ч нүдэлцэхэндээ гэж бодоод дайсны тагнуул туршуулаад нүдэд завчилгүй ширтэнэ. Түрүүчийн хоёр нь хонхроос гарч ирсэнгүй. Харин дараагийнх нь нэлээд удаан манхны оройд зогсож байснаа цаашаа далд орчихлоо. Манхны цаанаас боссон тоос улам өтгөрч моторын дуу ойртсоор байв. Саяын тагнуулын буцаж далд орсон манхны урд биеэр 10-аад морьтой хүн гарч ирлээ. Түрүүчийн хоёр морьтон хонхроос толгойн шовлцсоор зэгсэн ойрхон ирж яваа харагдав. Дорж түүнийг өмсөг зангидан харж яадаг хэрэг. Тулаад ирвэл буутахаас өөр аргагүй боллоо. Галдан минь лав хэл хүргэсэн. Сумангийнх нь наашаан хөдөлсөн юм уу? Үгүй бол гүн жалгандаа дайсныг тосох гэж байчиж мэднэ. Би тушаалгүй байран орхиж болохгүй гэж бодоод дайсны туршуулыг ширтэж байтал хоёр морьтон нэг товцог дээр гарч ирээд морьноосоо буулаа. Бодвол нөхдөө хүлээж байгаа бололтой. Доржийн хойно сүр сар хийсэн чимээ гарахаар зочин эргэж харвал сумангийн дарга нь мөлгсөөр хурж ирлээ. Түүний араас пулемот чирсэн хэдэн зэрэг ирж яваа харагдахаар сая санаа намарч аюул төгшөр арилах шиг санагдав. 4-р хэсэг төгсөв.